Нийслэл 2026 оны төсвөө 4.6 их найд төгрөг байхаар өнөөдөр эцэслэн батллаа. Эндээс эх онд нийслэлийн үнэт цаасны үрийн үйлчилгээний их усврын төлбөр иргэдийн анхаарлыг ихэд татаж байна. Учир нь бөөрөлжүүдийн цахилгаан станц төслийн орлогоос 42 тэрбум, замын сангийн их усврээс 100 тэрбум, батарей төслийн орлогоос 28 тэрбум, банкны хүүгийн орлогоос 184.9 тэрбум, нийслэлийн төсвөөс 53.5 тэрбум гээд нийт 408.4 тэрбум төгрөгийг төлөх юм а. Харин эх оны төсвийн хөрөнгө оруулалт авц замын бүтээн байгуулалтад голчлон чиглэж байна. 11-р сарын 25-нд Увс аймгийн шинэ улаан гомь худалдааны төв шатсан. Тухайн төв нь орон нутгийн өмчит газарт бол түрээслэгчдийн хохирлыг орон нутгийн төсвөөс төлнө. Тэгвэл Улаанбаатар хотод ч ийм зохиод бий. Баянзүрх дүрт гэхэд өсвөр үе хүнс, Цонгойрхон дүрт хүнс хангамж төв зэрэг орон нутгийн өмчит зах худалдааны төв байдаг. Уг нь төр ийм төрлийн бизнестэй байж болохгүй гэдгийг зөрчиж шүүмжилдэг. Тэгвэл эх онд нийслэл эдгээр захуудыг хувийн хвшилд шилжүүлнэ гэлээ. Эрдэнэ төлөвлөгчтэй хурлаар одоо Багнуурын мах бэлтгэдэг орон нутгийн өмчит байсныг бол татан буулгаж шаардлагатай бүтээн байгуулалт болох туулын хурдны замын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг бол байгуулах. Тэгэд Улаанбаатар хотод нэг талаараа бүтээн байгуулалтууд бол маш их явагдаж байгаа. Одоо 16 мега төслөөс бол 11 мега төслийг бол гараанаас гаргаад хийгдэж байгаа. Тэгэхээр том мега төслүүд бол одоо их хэмжээний мөнгийг зөв оновчтой менежмент хийхэд бол зориулсан менежментийн баг байх. Төсөл гэдэг бол нэг тусдаа, ашиглалт гэдэг бол тусдаа. Ийм учраас бид нар шаардлагагүй орон нутгийн өмчтүүдийг бол татан буулгаад шаардлагатай төслийн нэгжүүдийг бол байгуулж байгаа. Харин 2026 оны нийслэлийн төсөв хотын төвчрөл гэх том асуудлыг шийдэх хүрээнд авто зам, гүрэн байгууламж барих ажилд түлхүү зарцуулагдана. Метро, туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна. Туулын хурдны замын ажил эхэлсэн. Энэ хавраас одоо бүтээн байгуулалтын ажил явагдана. За 12 сарын одоо дундаас метроны ажил эхэлнэ. Энэ одоо тендер шалгуулалт нь явагдана. За мөн он гараад одоо Таранбай төслийн одоо ажлуудаа сонгон шалгуулалт явагдана. За гэх мэтлэнгээр 26 онд ер нь бол томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж эхэлнэ. Тийм учраас энэ удаагийн төсөв бол одоо Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтын ийм жил болох нэ гэж одоо тавчхандаа хэлэхэд болно. За дээрэс нь Улаанбаатар хотын агаарын чанар, за хүний амьдрах орчин сайжирсан ийм одоо жил болох хаа гэж ингэж найдаж байгаа. 5,000 айлын ажлыг дуусгасны дараагаар үр дүнгийн эцэсний дараагаар үр дүнг нь олон улсын байгууллага дүн шинжилгээ хийж баталгаажуулсны дараагаар одоо энэ том төслүүдийг бол дараачийн санхүүжилтийн асуудлыг ярина. Гэхдээ дахиад 50,000 айлын дулаалагч бай, за газтай холбогч бай, энэ ажлуудыг бид нар шууд төсөвдөр төсвийн мөнгөөр ачаал өгнө гэхээсээ илүү ядаж нэг 50-60% нь бол ингээд төсөөс гаргадаг, нийслэлийн төсөөс гаргадаг. За нөгөөд үлдэхэд 50-60% нь бол айл өрхөөсөө ногоон зээлэр ч юм уу те энийг гаргадаг. За дээрэс нь Лувсан замч их хурлын гишүүний хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төсөлтөө интеграц хийх те. За энэ ажлуудыг бол бидний бодлогын өрөөнд бол хийгдэж явж байгаа. Ингээд эх онд нийслэл хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа төсвийг батлах гэж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Арчилсан нам, Монгол Ардын намын бүлэг болон хороод хуралдаж төсвийг хэлцээд байна.